таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралттай найд тухта сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио сонсогч та бүхэндээ өдийн цайны хачир болгон утга уран зохиол дуртай сонсогчдоо зориулан цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг. Бид энэхүү нэвтрүүлгээр сэрчин овогтой өөр цайхын их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын дуучийг цувралаар хүргэж байгаа. Ингээд энэхүү дуучийн 61-р хэсгийг эфирээс яг одоо шууд хүргье. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын дууч 60-р хэсэг. Доо ямны дарга шийдвэр гаргаж чадахгүй ийм зүйл төлөвлөгөөнд нь байгаагүй тул шууд буудаж алвал амьд хэлийг устгасан хэрэгт холбогдчих гээд аваад үлдэхээр сэргэж ирээд өөрийг нь юугүй нэвт чадлан алах гэж байгаа юм шиг санагдахад би энэ тавгуурхан түрүүхэн л сүрхий юм ярьж хариуцлага тооцно энтэр гэж байснаа тагмартан улаан тонгорго руу тусламж гуйсан байртай харж энэ хүүхдийн хэлдэг үнэн байгаа да гэж лавлан асуухад бид нарын тулаан ийм хурдан өрнөхгүй л болов. Тэд бараг арвуулаа. Харин бид хоёулахна. Гэхдээ хүсвэл та эднийг буудаж хөнөөж болно шүү дээ. Амьд хэлийг хадгалж чадахгүй бол тэдний гарт амиа алдахаас өмнө устгасан нь дээр үсттэй дарга. Гэхэд алдарт шавилын сумын алуурчин лам нар уяа хүлээнээсээ ахуулаад газарт болж таг битүү төмөрт оруулсан ч гэсэн гэнэт хаанаас ч юм гараад ирчихсэн явдаг гэдгийг олон удаа сонсож байсан тул илтэд хулжиж яаж шохон энэ хоёрыг хадгалж байдг юм блэ дээ. Хурдан ирээсэ. Энийг хоёр юм чинь ажилгүй газраас ажил гаргалаа да. Ингэж ямар ч буруугүй харин гавьяатаа тэдэнд баяр хүргэх байтал эсэргээр нь зөвхөн боджээ. Үнэхээр доо явны даргын боддог зүв байсан бөгөөд энэ үед нам зохиулсан хоёр тулаанчийн нэг нь сэргэлт авсан ч хугацаатай зохиулсан илгнээсэн болоод ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй орчныг дэмийл харж хэвтжээ. Ингэж хэвлэхдээ үл ойлгогдох хэлээр их л хатуу тан тун хар хур гэсэн чоннохоо дуурах шиг зэрлэг ширүүн яриануудыг багцаалан ойлгож хэвтэх энэ хүн бол арыг хамгаалж явсан зүгээр нэг хүн биш. Эднэр дотроо хамгийн шилдэг тооцогдох нэгэн байжээ. Ганцаараа 10 хэдэн лам нарыг юмчнэ бодохгүй ширвэн хаяж хормын дотор талаар нэг тарааж чаддаг онцгой эрдэмтэй энэ лам бухтын хөндийн тулаанчдын тухай мэддэг бөгөөд энэ дэлхий дээрх түүний айх ганцхан тулаанчд бол тэд юм. Ганцхан тэдэнтэй л бүү таарсан байгаасаа гэж залбирэн боджээ. Учир нь түүний багш жаахан хүүхэд байхад нь бусад шавнараас онцгой авьяастаад нь ихэд таашаач бүх эрдмээ зааж өгөхдөө нэгэн нууцыг хэлж өгчээ. Манай энэ уушуугийн эрдэм үндсэн 76 цохилтууд хамгаалалтуудыг хайрцагласан байдаг. Бидний эрдэм таанч ядамг нь их харамсалтай. Хойд нутгийн нүүдэлчин ард түмний үүсгэн байгуулсан их улс хүнүүгүрэн задран унсны дараа овг аймагуд нь нэгэн нууц тулааны урлагийг булаацалдаж явсаар эцэст нь жужаа нэрууны үед бухтын хөндийн тулаанчдад өвлөгдөн очисон байдгийг. Түүнээс хойш бид тэр эрдмийг хулгайлах гэж оролдоод ихний удаа дөнгөжл 32-ыг олж ирэхэд манай улс даяар шуугаан тарьж их хаан түүнийг хамгаалалтанд авч чимээгүй болгосон. Энэ эрдмийг эзэмссэн хэд хэдэн хүмүүс их хааны судалд санаархан дайрсныг үе олон зэргээр арай хийж дарсан түүх байдаг үлээ. Хизээч урд өмнө нэг хүн олон мянган зэргийг ганцаараа хөнөөж байсан түүх байгаагүй тул хаантан маш их хүчин чармаалт гаргаж зодооны урлагийн нууцыг хаанаас гаралтайг олж мэдэнгүүт дахин нууц туршуулууд явуулж хулгайлж ирэхийг үүрэгдэжээ.
Ингэж олон зууны турш удам дамжуулан 5-3-аар нь хулгайлж ирсээр 64 ширхэг зохилт хамгаалалтын хайрцгийг олж ирсэн нь тэр. Харин үлдсэн 12 нь манайхан өөрсдөө зохиосон хинд ч хэрэггүй амьсгалын дасгалууд байдаг юм. Гэтэл бухтын хөндийн тулаанчдын нийт эзэмшдэг нууц эрдэм, зохилтууд, хамгаалалтууд гэхэд зөвхөн үндсэн нь 198 хайрцаг байдаг. Түүнээс албарлан гарсан нь хэдэн мянга хол давна өө. Гэтэл бидний энэ ядмаг зохилтууд дотор тослогууд нь дутмаг орж ирснээс гадна салбарлаа тоолоход 837 дөнгөн данган хүрдэг юм шүү дээ. Шам минь. Иймийн учраас бухтын хөндийн тулаанчтай таарвал амьд мэд дээрэл хурдан зугтаасан нь дээр. Тэд газар товчлон хурдан гүйдэх тул амьд гарахч бололцоо тун ховор. Аль болох таарахгүй байсан нь дээр дээ гэж багш нь ихэд амжилтлан загсныг насан туршдаа биедээ хадгалж явдаг боловч боломжлогаарвал тэр хүмүүсийн эрдмээс хулгайлж өөрийн болгон эзэмших юмсан гэсэн далд бодолж өвөрдөлж явдаг байлаа. Нүүдэлчин түмний мал маллах ухаанаас гаралтай энэ урлагийг тариачин удамтай хүмүүс эзэмшнэ гэдэг өвсөөр төмөр завчтай ичил хэцүү зүйл. Тийм гэдгийг ч нас өндөр багш нь ухаарч ирээдүйн их мастер шавьда аминчлан ухааруулах гэсэн боловч дутуул ойлгуулсныг саяын байдал ихд харуулж байлаа. Ямар ч үед хүний амьсгалыг 50 алхмын цаанаас битүүхэн лугших судасны зохилтоор мэддэгтэй эрдэн анхаарал болгоомж алдаж биеэ сул 50 амраасандаа өөрийгөө зөхөж амьсгалахгүй дөхөж ирдэг тулаанч байдаг гэдгийг анх удаа мэдэрсэндээ гутран цааш явхаас зүрх алдахдаа яагаад энэ улс цөөхөн хүн хамтай боловч асар өөргөн уудам нутагтай байдгийг цаад учрыг сая л ухаарах шиг болов. Энэ хооронд явах гэж байсан бахим хүзүүт гэнэт цохлох судасны битүү чимээг сонссон тул сонор сэрмж авч хоёр тагнуул руу анхаарлаа хандуулан тандж үзвэл нэг нь аль хэдийн сэргэлт авч эхэлсэн байлаа. Миний баримжаа яагаад ингэж алддаг байна? Хагас өдрийн дараа л хагас дутуу сэргэн гэж бодсон юмсан даавг нь. Энэ хүний чадвар онцгой болол та гэж санан улаан тонгоргийг холхон дагуулж очин жирийн хүн сонсохооргүйгээр чихэнд нь шивгэнэг хэллээ. Үүнийг сонсоод улаан тонгорог хүүгийн эрдэм сонор соргог байдлыг аргагүй бишрэн. За би арга хэмжээ авъя гэж хальт хэлэн буцаж ирэхдээ саяны сэргэлт авсан хүний ард талаас гарын алгаараа хүн байлгаж битүүлээд лүг хідэл зоглоо. Илгээ тайвшруулж сэргээж байсан тулаанч ингэн чинээ санаагүй тул араасаа битүү зохилт аван хойшоо нумарсан илгэн ард талаасаа зохиулснаас хальсуултлоо голдоо нүх гарч хоёр тишээгээ бөөгнөрөн амь тавин ухаан алджээ. Үүнийг аянга дэлбэлэх зохилт гих бөгөөд дамдаржаагийн эгүүзрийн бясалгалд заахта ямар ч чадваргүй тулаанч 5 өдрийн дараа сэргэж эхэлдэг гихт бол хамаагүй хийхийг хоригддаг ачаа. Энэрдмийг сурсан тул маршал түүнийг сонгон нааш явуулсан нь бараг л зүйл болов. Гэхдээ үл ялыг сэргэлт авсан хүнийг давтан зохихгүй бол ухаан алдсан хүн дээр хэргэлвэл тэр чихтэй судсан тасран дотор цус алдан үхдэг ачаа. Энэ зохилтыг мэдэх бахим хүзүүд арай л хүчтэй зөгчлөө доо. Чихэнд сонсогдохдоо илгэн бараг нэг тишээ бөөгнөрчих шиг боллоо гэж өөртөөгөө ярьж байтал улаан тонгорог түнд дохио өгөн явъя гэсээр урагшаа тэмүүлэн гидсэн маягтай гүйж эхэллээ. Хүй гэж чамжилгүй хоцорсон доо явны дарга саяны байдлуудыг харж зогсохдоо барьцаалдан ийм тусгай эрдэмтэй хүмүүсийг ахлуулж намааг явуулдаг нь юу ч билээд. Эндээс амьд гарч очихгүй болтойгоо. Хэрвээ амьд гарч очих юм бол
Хэлмэгдлэр шорон сууж байгаа тулааны урлагийн гих сэтэртэнгүүдийг бүгдийг нь суллаж тавьж явуулна гэж дотроо хатуу шийджээ. Чухам ийм шийдвэр гаргуулах гэж маршал зориуд түүнийг улаан тонгорхтой хамт явуулсан бөгөөд зөвлөлтийн мэрэгжилтнүүдтэй зурж шийдвэр гаргаж чадах түүнийг заримдаа тэнэг зоригтой юм шиг, мангарч юм шиг байдгийг соргог ажиглаж Монголын том өв соёл болсон, уламжлал болсон тулааны урлагийн маструудыг зориуд устгаж үгүй хийх гэж хоморголон барьж байгаа ахын дүүсийн харилцаатай улсын иргэшээлд ороод яаж чадахгүй байсан түүнд үүнээс өөр арга үлдээгүй билээ. Жаргал 1-р хэсэг. Даргын эхнэрийн захирангуй тушаалд баригдан суусан ч гэсэн захирах цаацаа имэж гүй хоноод явдаг нь зөв буруу юу? Дахиад захилахад хийж алах вид. Яста бала газар бол 2 хоног арай хийж өнгөрөөлөө. 7 хоног суусан болчлаа галзуурах байсан баха гэж арчаагаа алдан айд суулаа. Тэр 2 цэргүүдийн хүнсийг цуглуулж дуусаад оройхон өндөр бор хүүхний аав ээжийн дэрвэл гэрн цоочтой байх бөгөөд хажуу айлын тогшин түлхүүр асууж лавлахад махлах цагаан авгаа гэрээсээ чихэлтэн бараг бүтэн гарч ирж түлхүүр өгөхдөө хүүхэнтэй хамт яваа залууг дээрээс нь доош шинжин харж цэрэг хувцастай биш байсан бол бараг л хардах нь холгүй юм болж түлхүүр өгөхдөө аав ээж хоёр чинь бараг сар болно гэсэн. Оросд байдаг дарга найз нь үрсэн баха гэж хүүхэнд хэлээд гэрлүүгээ орчихлоо. Хотын хүмүүс ч яасан ааш муутай байдгийг. Хэдэн өгч тухтаас олчихгүй. Дээрээс нь ямар амир хүн харддаг юм бэ? Түрүүн ирээд явхад шатаар доош бууж явхад араас гарч ирээд хараа зогсоод байсан ихч мөн л байна. Айхтар хүмүүс шүү гэж дотроо боджээ. Гэрт ормогц босгүй тунд хувцас тайлж усанд орсны дараа үнийг өмсөөрөө лам хүн шиг гэртч гадаач наад зэрэг хувцсыг чинь харсаар байгаад уйдчихлаа гэж хэлээд нэгэн цагаан нэвсгэр юм уу авч өгөөд халаад идэх юм аа. Би чинь амарсан болно. Чамайг тоглож явах хооронд би сайхан хоол хийгээд хий гэд борц хэрчин гурил тайшгүй хийж эхлэв. Халуун усанд орчоод нөгөө халаад хэмиг нөмрөх гэхэд гуйн нийл гараад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрөн эхлэвгүй хувцсаачаа. Залууг уснаас гарахад өндөр бор хүүхэн аль хэдийн хоол хийж ширээн дээр хідэн хавирга тавиад миний дөө хоол эд маа гэж хэлээд том мөнгөн аяганд лавшаа хийж бариад өөрөө арай жижиг дүү мөнгө аяганд хоол идэхнэ. Ээж аав хоёр нь чамгүй хөргөтэй хүмүүс бололтой байв. Төрөө нүүхэд бүхий дидлээ далд хийсэн байсан тул сайн анзаараагүй юм уу? Эсвэл шинэ айлд ирээд нүд тасаагүй байсан уу? Урд нь нүүлгэх гээд ирэхэд нүдэнд нь харагдаагүй байсан хоёр хөгшний залуу цагийн зургнуудтай хэд хэдэн жааз гарган тавьжээ. Түүний хоол идэж суухад зурганы цуглуулга үзээрэй гэж нилээд зузаан хоёрч цомог авчирч тавихад нутагт нь ховорхон байдаг зургнуудыг энд ёстой хид хидээр нь авахуулаад хавтуу хавцтай юмд нэг нэгээр нь эмх замбраатай тогтоожээ. Хоолойдонгийн зургнуудыг эргүүлж үзэж байхад хүүхэн ээжтэйгээ усны тусал шиг адилхан ачаа. Айлын ганц охин гэдэг нь тодорхой бөгөөд аав нь том дарга байсан бололтой маршал интертэй ахуулсан зурагч хийтгэд харагдана. Гэтэл нэгэн зураг онцгой анхаарал татснаа нутагт нь үлдсэн бахим царай залуутай тун адилхан хүний зураг байх бөгөөд нөгөө хоол хүргэж ирдэг цэвэрхэн шар царайтай охины ээж аавтай хамт их л дотн ахуулсан харагдахад гайхсгийж энэ юун зураг вэ гэж хэрэгтурлан асуухад танихгүй байна уу? Чамайг сахилахад суулгадаг хүүхэн биш вэ нөө гэж ам алдчихад залруулах санаатай нөгөө чиний
хоол идээд гадуур зугаалаад явдаг хүүхний төрсөн аав ээж л дээ. Хажууд нь байгаа нь нутагт нь байдаг хилмигдсэн хүн гэдэг юм бэлээ. Чамд нэг нууц хэлэхэд энэ шар охин ч өргөмөл юм шүү дээ. Тэдний охин гэсэн баг шүү. Хүнд өвчин тусаад хөлнөөсөө салтын даваан дээр болсон охиныг хөдөөнөөс нааш хөлийг нь яралтай тайруулах заалттай хотын имлэг рүү шилжүүлж ирсэн гэдгийм билээ. Тэр үед аавын найзын эхнэр ихэмч байсан тул өвчний түүхийг уншиж үзээд урд нь бас хид хідэн тохиолдлыг тайрахгүйгээр хөнгөн мис засал хийж хөл гарыг нь бүтнээр нь үлдээж эмчилж болдгийг мэдэх тул оншилгооны заалтыг өөрчлөн өвчтнийг сайн эмчдэр авч орж эмнэлэгт нууцаар шахуу байрладаг зөвхөн тусгай сайд дарга нарын эмчилдэг ардын эмчилгээтэй хавсран эмнэж итгэсэн нь энэ шүү дээ. Дэндүү хацтай гимээр хүүхэндээ. Дараа нь нутаг руу нь явуулах гэсэн чинь ард үлдсэн ээж нь галзуу солиотой, аав нь хилмигдсэн байсан тул огт үр хүүхэд заяагаагүй манай аав ээжийн найзууд асарч авъя гэд санал тавьсан гинлээ. Цаадхан ч чамд ярихгүй байна уу? Ингэж урдаас нь сөргүүлэн асуужээ. Ийм юм ярьсныг сонсоод алмаартлаа гайхсан хойсгон өрхөх. Түүний хэлсэн ярьсныг эргцүүлэн бодож цэвэрхэн шар царайтын хэлсэн. Манай нутагт нэгэн нуугдмал тулааны авьяастай хүмүүс байдаг. Тэд үе уламжлан боддын шашны халахвчдоор түүнийгээ улам дамжуулан заадаг гэж ярьсан нь гинэт чихэнд шүүгэн сонсогдох шиг болоход юу вүлээ? Бахим хүзүүд чинь эмэгтэй дүүтэй байдаг билүү? Яалаа. За. Арай манай нутаг биш байлгүй те. Адилхан хүмүүс алийг дэргэхвдэ гэж бодоод өнгөрчээ. Хоол цайгаа идчихэд хийх байх юмаа олж ядсан тэр хоёр хэсэг хүзэр тоглох гэснээ хоёулаа гарч жаахан алхаж яваад ирэх үү гэж түүнээс хүүхэн асуувал битүү байранд бачимдаж байсан хойсгон өрхөх дуртай наргагүй зөвшөөрөн гарахаар хувцас өмсөх гэтэл наад зэргийн хувцас өмсөд хэрэггүй. Энэ чам таарах нь үздэй гэж аавынхаа залуу цагийн ганц хоёр хувцснуудыг гаргаж өмсгөхөд яг сайхан захиалсан юм шиг таарч орчин цагийн гоё модны хувцас өмссөн тэр одоо хуйсган нуур биш хуйлруулдаг хөх шиг л сайхан залуу харагдаж байлаа. Жохом хүү ихнэр нь түүнд зүгээр ч нэг сайн болоогүй нь тодорхой бөгөөд энэ хувцсыг өмсгөхөд их л найрагч шиг цог золбоотой сайхан харагдаж зогсон гэдг нь үнэхээр ванли байсанд баялсан өндөр бор хүүхэн түүнийг сугадаж ийм сайхан залуу байсан юм уу чи чинь нусгай бор цэргэл харагдаад байсан шүү дээ гэж хэлээд гадуур гарч салхилахаар явлаа. Хүүхэн түүнийг яг л эр нөхрөө сугадаж буймат халуун гараараа хажуунаас нь төөнөн дотрийг нь арцган олж эмэгтэй хүнтэй ойртолгүй бүтэн 10 сар болсон эр биеийг нь урайлан дуутах мэд болоход тэрээр өөрөөсөө ичиж үгүй би чинь их нэртэй хүн шүү дээ. Яаж ингэж болох вэ? Хүний ихнэр бодно гэдэг чинь яг л хулгай хийхээс ялгаагүй шүү дээ гэж цааргалан бодсон ч эмэгтэй хүний гарыг түлхэлтэй нүш. Дэмил дургуухан гараа сул тавьж дуулууртай наргагүй дагаж цэнгэг гарыг цээж дүүрэн амсгалан алхаж явлаа. Тэр хоёр элдвийг яран оройг зугаатаа өнгөрөх хотын ганган залуу сайдал хаасайгүй алхан явхад хааныг явах машинуудын дуу сонсогдохоос өөр тэдэнд саад болох зүйл юу ч байсангүй. Тэр хоёр алхсаар нэгэн цэцэрлэгт хүрээлэн дэрж сандал дээр суухад хүүхэн түүний гарыг гинэт татхан өөрлөвгэн татаж налд суугаад санаа алдаж би чамтай хамт хүнсэнд явсаар байхад бүр тасчихжээ. Намайг уучлаарай. Нөхөр бит хоёр олон жил ханилсан ч гэсэн ингэж гоё ойр дотн санагдаж байсангүй. Анхнаасаа л үргэлж миний араас гүйж гуйсаар байгаад авцсуусан. Би чихэндээ халгаадаггүй л байлаа. Сүүлдээ ч эрхэн удаан гуйгаад гүүгээд байхаар өрөвдөж хайрлаад суухаар шийдсэн. Гэтэл ээж аав хоёр маань одоо хүртэл зөвшөөрдөггүй юм. Юм гэж учиртай шүү.
Эва ээж аав хоёр маань зөвшөөрөөгүй болоод ч тэрв. Эсвэл энэ хоёр минь энэ хүнтэй суувал бид хоёрт үр хүүхэд заяахгүй гэж мэдсэндээ ч тэр юм уу? Одоо хүртэл бид хоёрт үр хүүхэд заяасангүй те гэж хэлээд улам түн рүү ордож налаад нэгшүүлэн уйллаа. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин огт үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дууч. Өгүүлэгч хос хоёр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та их хүн туужийг худалдан авч уншихыг хүсвэл цэцэг төв 9521 Тэг4 13 Гранд Плаза 4 давхар 417 тоод Герман гутал. Бүхийн өргөө гоё офис 8810 17 14 мөн аз хур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Харин та номоо хургуулan авахыг хүсвэл 88 99 58 56 99 Тэг8 Тэг5 69 дугаард холбогдсон захиалан хургуулаарай. Сонсогч та өдрийн цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.